Мөнх тэнгэр таны хаалт хийгээд хүч. Мөн их суузалын ёсоор би улсыг нэгтгэв. Орхоогоос шингэхүй хүртэл энэ олон бус элэгтний элгийг нэгтгэв. Сүр сүлдт нь уудмагаад уужим. Сүр сүлднийт нь энд тэнций гэв. Хөхрөгчийн цаана хүр гэвээс хүр түгэ. Цайрагчийн цаана гар гэвээс гар тугай. Захгүй хөх тэнгэрийн дор захирагдсан яв тугай. Тэгээд нэг Монгол гэдэг үг хэлсэн шийдээр тайлбарлах гэж янз бүр болох гэдэг хэрэггүй. Чи яг үндсэндээ энэ эзэнт гүрнийг хэн байгуулсан? Чингис хаан байгуулсан. Чингис хаан яг хаанаас улбаатай гэдгийг бас тэр болгон тайлчаагүй шин. Энэ улсууд тийм мундаг содар ном бичвэл тэр улсууд тэгээ тайлчиж хий Чингис хааныг янз бүрээр бид нэг дэшийн түүхэн Чингис судлаач юм үзэж чинь Чингис хааныг улаан устай цэнхэр нүттэй эднүс гэж ярьдэн шин. Тэгтэл яг үндсэндээ хаанаас гар хүнийгүй ямар тэгвэл Чингис хаан байсан бол хүнийгүй ямар салбараас гарсан юм. Хэрвээ буудаг бол би эндээ ингэж залахгүй. Буусан газар л буун шүү дээ. Тэр удмын таа юм байсан үгүй байхгүй. Би бол ингэж ойлгоод шудраг хэлгээд. Тийм учраас энэ хаадууд эргэж төрөх. Тэгээд зүгээр юугаараа бодъё л да. Одоо би ингээд цогцол гэдэг хүн байна. Тэгээд бөө тавилантай болчих. Тэгээд нэг боолын заяа шүү дээ. Гэтэл над дээр онгодууд уу одоо хүмүүсийн нэршилгээр өө эмээ гэдэг юм уу тэр нэршлэр хин нэгэн бууж шít хий ухаар зүйл тийм үү тэр надаас арай дээр л мөртлөө тэнгэрийн боол л байхгүй махан биеэр бууж ин зовлонтны учир тайлах гэж явж хүн бусдын өмнөөс үл хийх гэж байгаа юм тийм үү тэгээс нэг тийм хол зөрөөд тийм байхгүй Чингис хаан тийм замбраагүй юм чи бүгдийн нэг хомойд нэг болгоцсон шүү дээ нэг тэнгэрийн доор тэртээ тэр нь тэгтээ мөнх тэнгэр гэдэг юмны доор оролцсон байхгүй. Тэ? Тэгтэр одоо тэр агуу шүтэн болсон мөнх тэнгэртэй минь адилхан болсон агуу тэр өгчүүл ийм үйл хийгээл нэг зарцуулбал миний биеэр орж гараал тэ. Нэг ийм газар буучгаал тэгээд нэг яг өөрөөс нь нөгөө үр удам гэж хөгийн идэн багийн юм гуугаал асуугаал тэр чинь бүр гутаад амиа хорлно үстэй. Би ийм усыг байгуулах гэж энэ төр зүтгэ энийг төр усыг байгуулаагүй гэж бодно үстэй. 2010 оноос хойш одоо ингээд бодъё л та. Өнөөдөр чинь 20 он болчлоо. 10 оноос 20 оны хооронд 10 жил дотроос нь бүүнэрийн талаас хойно дээл хувцас тайлцсан. Шатаац үгүй үз. Тэгэхээр энэ бол өөр. Зүгээр яг хөө тэр эргэж төрнө гэдэг дээр бол би нэг арай өөр бодолтой байдаг. Эргэж төрнө гэдэг тухайн цаг үед яг энэ их буурал хаадуудтай мань адилхан хин нэгэн энэ цаг үеийг тэгшлэх гэж цаанаасаа тэмдэгтэйгээр төрж болно шүү дээ. Тэрийг эргэж төрөх болохоос энэ хаадууд мөн эргэж төрөхгүй. Цагийн эрхийг эрхшээгээд тагийн эрхийг эрхшээгээд үүргээ гүйцэтгээд тэр харгууд ингэр одоо үлийн үрээ тэгшлэгээл одоо яах юм би Чингис хаан маань буучхад одоо яах вэ? За би ууд нь дэлхийг захирах байсан талын нийтлэл одоо хойд насанд очиж дэлхийг захирна гэж бууж яах вэ? Нэг хэсэг нь бол үнэхээр тэрийг бөөмөрглийг маш өөр тийш бошигдсан. Тэр ямар юм хэлж чинь тийм хаан, ийм ноён, тийм тэнгэр, ийм юм буулгадаг гэд тийм улсууд бол асуудалтай, маш асуудалтай. Тэрийг харин тунхаглаад явж байгаа хүмүүс бол
тэнгэр гэдэг шиг байж чадаагүй хүний амнаас л юм гарах байх. Тэ. Зүгээр би бол дотроо тэгж дүгнэдий. Гэтэл тэр хүн чинь би биш юм чинь тэрний дотор ямар мэдрэмж явж байгаа юу болж байгааг би мэдэхгүй. Гэхдээ зүгээр энгийн маш энгийн логикоор зүгээр хов хүнийхээ зүгөө судгаад та нар ч гэсэн энийг сонс нэр тийм л байгаа ч тий. Яг энэ Чингис хаан бол бөөмөргөл буудгүй. Чингис хаан бол тэнгэр бидний сайн сайхан юм тэнгэртэй зөөрлөдөг энэ Монгол улсыг байгуулсан толгор төрийг байгуулсан Чингис хаан тэр үнийг тэнгэр мэт чүтдэг болохоос биш биднээс тэр хүн тэнгэр байхгүй. Биднээс төрөөч гэсэн тэнгэртэй зөөрлөдөг тийм үстэй төмөөл наач гэсэн тэнгэртэй зөөрлөдөг. Чадахгүй бол чаддаг руу нь явуулчих байхгүй юу? Бас адилхан дөөрөөгөл чаддаг болохгүй л энэ тэр чинь бүхэл юм хязгаартай бүхэл юм заагтай чи бөө болсон учраас чинь өөртөө тухайлсан нэгэн үүрэг дээр л чи бөө болж ууж байгаа шүү дээ. Ялангуяа нь олноороо бөө болж байгаа үед бол тухайдаа нэг үүрэгтэй юм уу тэр умаг отогтой хэрэгтэй тэрийг л хийх гэж орж ирж байгаа гэж. Тийм л байна. Одоо биднес нэг тийм жоохон тийм нэг боёдсон хуучны мэг сэргийж ирэх гэж нэг буруу тийш нь мошигсан тийм үе рүү орчихжээ. Тэгэхээр одоо тэр хэсэг нэг ингэ 10 жилийн дараа засагдана. Энэ мошигод байгаа гуйлаад байгаа усууд нь жоохон байхгүй болчихороо тэгээд сайхан болчихно. Яагаад энийг ярьж байгаа гэхээр ихэнх нь удмаасаа буусан гэж ярьдаг байна. Тэгвэл удмаасаа бууж байгаа бол удмаал засал та тийм үү. Тэгэхээр зэрэг тэр дотор өөр үүрэгтэй байх чи өрөөлийг засахад чадахгүй тэр хүн дээр оч гэдэг юм. Ер нь одоо бол айл болгонд өөрөө удмын бөөтөө болчихлоо шүү дээ тийм байж дээ. Бөөгөө айлч гэж байхгүй болчихлоо. Бөөмөргөлж гэсэн сайхан болно. Сайхан болно. Одоо шигшигж байгаа өстэй тий. Тэр тор шүүрэн ундаг нь унаад тийм ээ. Одоо чинь тайлах тахлаг зөв тал руугаа явна. Бөөн зөв тал руугаа явна. Хүн ард нь зөв тал руугаа явна. Одоо анх ингээл бүгд яадаг байсан бол өнөөдөр бөөнөр нь хоорондоо биш. Тэр одоо ингээл хүмүүсийн дунд ороход ингээл өөртөө шоолол магтаад ингээ явж яах гэдэг чинь энэ хүмүүс чинь сэрдсэн биш үү. Тэгэхээр зэрэг сэртэл нь болтол энэ хідэн бөө гэдэг нэртэй сайн муу нэр дуулж исэн багийнууд өөр хоорондоо харцалтаад энэ тэнд ингээл явж исэн бас л ашигтай л байгаа юм шүү дээ тий. Ашигтай хэрвээ тгээггүй байсан бол яах ч байсан юм лээ. Тэгтэл хүмүүст өөрсдөө тунган бодох эрх чөлөөг хоорондоо байлдаж байгаа л өгчлөө шүү дээ. Тийм учраас энэ олонлогийг төрүүлсэн байж магадгүй. Эргээд хомих цагт нь хин хомих юм. Одоо тэнгэр хомин одоо эднэрийг ингээ хурааж байгаа гэхийн оронд нөгөө ард төмөн олон ч өөрсдөө шүүгээд буруу зуруугаар нь ялгаад өгч шүү дээ. Тэрийгээ бид нэр хийж чадчихна гэл эн чи өөртөө гайхамшиг алдсан алдаа чинь өөртөө зүв болчихлоо гэвэл энэ болж штэ. Монголын толгой онгод бол Чингис хаан. Энэ бол буудгүй онгод. Буудгүй бомбол гэж байдаг. Тэгсэн мөртөө тэрийгээ дахид тайгаа явдаг тийм онг байна. Буудгүй. Чингис хаан гэдэг бол энэ газар шорог тунхаглаж Монгол улсыг байгуулсан байхгүй. Тэгэхээр энэ хүн миний биднээс юу вэ? Өнөөдөр хүртэл 8 жил энэ хүн биднээс шүтэн байхгүй. Шүтэн учраас тэр үнийг онгорж бурхан алдаа уулна гэж бодъё л да. Онголцсон тавцсан. Тэгэд тайдаг шүтдэг бол онг мэт шүтдэг болохоос буулгадаг онгод биш ээ.